1988 оны намрын нэгэн өглөө Калифорни мужийн Сакраменто хотын жижигхэн хорооллын гудамжинд цагдаа нарын машинууд нэг хуучин байшингийн гадна эгнэн зогссон байлаа. Цагаан өнгийн модон байшин гаднаас нь харахад тайван, бүр сайхан сэтгэлтэй гэгддэг хөгшин эмээ тэнд амьдардаг. Гэвч тэр байшингийн арын хашааны хөрсөн доороос аимшигтай үнэр үнэртэж эхэлсэн нь хөршүүдийн бодол төсөөллийг эцэст нь нэг мөсөн өөрчилсөн юм. Цагдаа нар хөрсний гүнд булсан цогцыг нэг нэгээр нь гарган авахд Сакраментогийн тэр жижиг хорооллын иргэд итгэж чадахгүй байлаа. Тэдний олонх нь тэр эмэгтэйг сайн санаад ядарсан хүмүүс тусалдаг хөөрхөн эмээ гэж боддог байсан юм. Гэтэл тэр эмээ бол үнэндээ Америк нэгдсэн улсын хамгийн аимшигтай эмэгтэй зураг алуурчдын нэг болох Дороти Пуэнте байжээ. Тэрээр өндөр настай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асран хамгаалах нэрийн дор тэднийг хороож тэтгэврийн мөнгийг нь авдаг байв. Түүний хашаанаас нийт 7 хүний зогцос гарсан бөгөөд түүний алсан хүний тоо илүү олон байх боломжтой гэж зарим мөрдөгчид итгэдэг байна. Дороти Хелен Грей Пуэнте нь 1929 оны 1-р сарын 19-нд Калифорни Рединг хотод төржээ. Түүний багнаас өмчин өрөөсөн амьдралын зовлон, архинд онцсон эцэг эхийн хүчирхийлэл, ядууралтанд өнгөрсөн. Эцэг эх нь хоёулаа архины хамааралтай докторгүй хүмүүс байсан бөгөөд түүнийг үргэлж үл томсорлож зоддог байжээ. 10 настайдаа тэр аль хэдийнэ гэр бүлийнхээ дарамт амьдралын хүнд орчныг төвчхийн аргагүй болсон байна. Эцэг нь сүрээгээр нас урж, ээж нь уур уцаартай архин живсэн хэвээрүүлдэжээ. Хэдхэн жилийн дараа ээж нь ав туслаар өөд туснаар Дороти өмчөрч үлдсэн байна. Ингээд тэр ах дүүсийн хамт асрамжийн газарт хүргэгдсэн бөгөөд хүүхэд наснаас л өрөвдөлтөй хаягдсан дүр төрхийг олж авчээ. Гэвч энэ өрөвдөлтөй дүр төрх нь ирээдүйд түүний хамгийн хүчтэй зэвсэг болохыг хэн ч төсөөлж байсангүй. Өсвөр наснд хүрсэн Дороти өөрийн өнгөрсөн амьдралаа нуух гэж ихээхэн оролддог байлаа. Тэр байнга өөрийнхөө түүхийг хурамчаар ярьдаг бөгөөд нэг бол тэр Мексик төрсөн, нэг бол баян гэр бүлээс гаралтай гэх мэтчлэн. Энэ худал дүр төрхийг ашиглан хүмүүсийн өрөвдөх сэтгэлийг татаж өөрийгөө илүү найдвартай, итгэлтэй хүн мэт харуулах чадвар эзэмшсэн байна. 20 гаруй наснда тэр хэд хэдэн удаа гэрэлсэн ч бүх гэрлэлт нь салалтаар төгссөн. Гэрэлтүүдийн ихэнх нь түүний материаллык сонирхолтой холбоотой байсан бөгөөд нөхрүүд нь архичин, хүчирхийлэгч, эсвэл зүгээр л түүний өрхөнд орсон хүмүүс байлаа. Тэр мөнгөний төлөө жижиг гэмт хэрэг хийж, залилан эхэлж хэд хэдэн удаа шоронд орж байв. Гэхдээ үргэлж ялаа бүрэн эдэлж дуусгалгүй гарч ирээд дахин худал дүр бүтээж үргэлжлүүлэн залилан хийдэг байсан нь түүний амьдралын хэв маяг болжээ. 1970-ад он гэхэд Дороти өөрийн хуурамч дүрээ төгс төгөлдөр болгосон байлаа. Тэрээр Сакраментод жижигхэн байшин түрээсэлж аваад өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг байрлуулан асардаг болсон байна. Гаднаас нь харахад энэ бол үнэхээр сайн санаатай ажил мэт. Тэрээр буянтай эмээ болж орон гэргүй ядруу хүмүүст тусалдаг нэр зүүжээ. Гэвч бодит байдал түүний зорилго зөвхөн нэг л байсан юм. Энэ нь тэдний тэтгэврийн мөнгө. Дороти асрамжийн газарт ирсэн хүмүүсийн нэр дээр гарын үсэг зурж, тэтгэврийн чекүүдийг нь өөрийн хяналтанд авч, бага зэрэг мөнгө өгч амьдруулдаг мэт жүжиглдэг байв. Гэвч зарим тохиолдолд тохирогчид түүний төлөвлөгөөнд саад болж эхлэхэд тэр тэднийг айжмаар хордуулж, дараа нь бүрмөсөн устгадаг болжээ. 1980-ад оны сүүлчээр оршин суугчид болон нийгмийн ажилтнууд Доротигийн байшинд амьдарч байсан хүмүүс хачирхалтай байдлаар алга болж байгааг анзарч эхэлжээ. Чимээг бүхэн нүүрчгсэн мэт, зарим нь зүгээр алга болсон мэт харагдана. Гэвч ихэнхийг нь хинч дахиж харсангүй. 1988 онд нийгмийн ажилтан Жоди Мойс түүний байшинд байрлаж байсан хөгжлийн бэрхшээлтэйгээр Берт Монтоя сураггүй болсныг анзарч цагдаад мэдгдснээр мөрдөн шалгалт эхэлсэн юм. Цагдаа нар байшинд нэгжлэг хийхэд анхны нэгжлэгээр юу ч олдсонгүй. Харин хашааны хөрс жижигтэй харагдаж байжээ. Тэгэд хөрсийг ухахад бүх зүйл тодорхой болсон юм. Хөрсийг ухаж эхлэхэд араасаа хүмүүсийн зохицос гарч эхлэв. Эхний өдөр 3 зохицос, дараагийн өдөр нь 4 зохицос олдсон байна. Нийтдээ 7 хүний зохицос түүний хашаанаас олдсон юм. Бүгд өндөр настай, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байсан бөгөөд бүгдийг нь ижил төстэй аргаар хордуулж алсан байв. Хөршүүд нь Доротиг хизээж сэжиглэж байгаагүй. Тэр жижигхэн биетэй, ийдэг, цэмцгэр хувцасладаг, үргэлж инээмсэглэж байдаг маш найрсаг эмээ харагддаг байв. Гудамжны хүүхдүүд хүртэл түүнийг Grandma Dorothy гэж дууддаг байлаа. Тэрээр хөршүүддээ үргэлж амттан хийж өгч, сүмийн ажилд оролцож, өөрийгөө буянтай эмэгтэй гэж харуулдаг байсан. Харин байшингийн хаалганы цаана хинч хараагүйд тэр хохирогчдын амийг нь чимээг бүхэн авч, тэтгэврийн чекнүүдийг нь инээмсэглэн халаасалдаг байлаа. Хүмүүсийн тархинд суусан эмээ бол халамжтай аюулгүй хүн гэсэн ойлголт нь Доротигийн хамгийн том зэвсэг болсон байна. Тэрээр энэ дүрийг ашиглан мөрдөгчөд, нийгмийн ажилтнууд, хөршүүд бүр хохирогчдыг өөрсдийг нь хүртэл хуурч чадсан юм. Доротигийн байшинд амьдарч байсан хүмүүсийн ихэнх нь нийгмийн хамгийн эмзэг хэсэгт багтах өндөр наснууд, сэтгцэн эмгэгтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон гэргүүчүүд багтдаг байсан байна.
Эдгээр хүмүүсийн ихэнх нь гэр бүл, найз нөхөдгүй. Тэднийг хайж санаа тавих хинч байгаагүй. Тиймээс тэд алга болох үед хинч анзаардаггүй байлаа. Жишээ нь түүний нэгэн хохирогч Эвлин Хонсли гэх настай эмэгтэй байв. Тэр тэтгэврийн чек авахаар Доротигийн байшинд ирсэн бөгөөд дараа нь хизээж харагдсангүй. Харин Дороти түүний чекнүүдийг гарын үсэг зураад авч байсныг банкны бичлэгээс илрүүлжээ. Өөр нэгэн хохирогч нь Берт Монтея гэх дунд зэргийн насны сэтгцэн эмэгтэй ир байлаа. Тэр Доротигийн асрамжинд ирээд удаагүй байтал сураггүй алга болсон юм. Хожим түүний цогцыг хашааны гүнээс олсон бөгөөд танихын аргагүй болтлоо муудсан байжээ. Цагдаа нарын хувьд энэ бол урд өмнө нь бараг тааралдаж байгаагүй аимшигт хэрэг байлаа. Эмэгтэй хүн тэр дундаа хөгшин имээ ийм хүйтэн цустайгаар бусдыг хороож дараа нь хашаандаа булна гэдэг хинч төсөөлөхөд бэрх гэдг нь ойлгомжтой. Цагдаа нар нэгжлэг хийж эхлэх үед Доротиг ихэндээ баривчлаагүй юм. Тэр би эндээс гараад найзтайгаа уулзаад ирье гэж хэлээд зүгтжээ. Түүнийг Лос Анжелест нэгэн баарнд таньж мэдээлэгч цагдаа нарт мэдэгдсэний дараа баривчилжээ. Тэр үед тэрээр жижигхэн биетэй хөгшин эмээ шиг харагдаж байсан ч Америкийн нэгдсэн улс даяар цуврал алуурчин эмээ хэмээх нэрээр гарчиглагдж бүх сонины ихний нүрэнд тавигдсан байлаа. 1992 онд болсон шүүх хурлын үеэр Дороти өөрийгөө буруугүй гэж мэдүүлв. Тэрээр би тэднийг өнөөгөөгүй, би зөвхөн асарч байсан. Тэд өөрсдөө нас урсан гэж ярьжээ. Гэвч гэрчүүд, банкны бичлэг, хашаанаас олдсон цогцуудын шинжилгээ бүгд түүний эсрэг нотлогоо болж байв. Прокурорууд түүнийг 9 хүнийг санаатаагаар хөнөөсөн гэж буруутгасан бөгөөд эцэст нь анхны 3 хохирогчийн хэрэгт буруутай гэж шүүх тогтоожээ. Түүнийг цаазаар авах ял онох магадлал өндөр байсан ч шүүх хурлын төгсгөлд бүх насаар нь хорих ял оносон юм. Шоронд ч гэсэн Дороти өөрийн хуурамч төр төрхийг хадгалсаар байлаа. Тэр бусад хоригдолд бичиг цаас бүглэхэд тусалж, хоол хийж өгч, өөрийгөө хөөрхөн эмээ мэтэр харагдуулдаг байв. 2011 онд 82 настайдаа тэр шоронд нас оржээ. Дороти Пуэнтегийн түүх бол нийгмийн системийн сул талыг харуулсан бодит жишээ юм. Хинч хайхардаггүй нийгмээс гадуур үлдсэн хүмүүсийг хамгаалах механизм сул байснаар Доротид олон хүний амийг авч чадах боломж олдсон гэхэд болно. Өнөөдөр ч түүний байшин Сакраментод байдаг бөгөөд хүмүүс түүнийг House of Horrors гэж нэрлэдэг. Энэ байшин бол сайн санаат дүрийн цаана хичнээн аим шиг нуугдаж болохыг сануулдаг хөшөөмөд үлдсэн үзмөр болжээ.